За сайн байцгаана уу орой минь. За тэгээд энэ маш чухал асуудал тэгээ удаа дараа бас хилцэгдэж гин талархаж байна. Тэгээ миний бодлоор хүний эрх гэдэг бол маш өргөн хүрээтэй, маш олон талыг хамруулсан, олон хүчин одоо зүйл шалтгаант ийм гүн гүнзгий асуудал. Тэгээд нөгөө талдаа хүн бүрт хамаатай. Хүн бүр гэдэг нь бүр үр хүүхдүүдэд маань ч хамаатай. Өмнөх гишүүд бас хэллээ. Булган туяа гишүү одоо гэр бүлийн дотор хүчирхийллийн асуудлыг ч хөндлөө. За наран туяа гишүү маань ингээд сая хэлж гин бас мөх туяа гишүү маань хүүхдийн эрхийн асуудал гэд. Тэгэхээр бас энэ тайлан дээр бас гүнзгийрүүлж харж анализ хийх ёстой нэг асуудал миний бодлоор орлогын ялгаа хэрхэн нөлөөлж гин. Тэгээд газар зүйн байршил хөдөө хотын ялгаа хэрхэн нөлөөлж ийн гэдгийг бас гүнзгий харах хэрэгтэй юм шиг санагдсан. Яагад гэвэл өмнөх гишүүний хэлсэн яг тэр шалтгаан учир одоо үндслэлийг олж харахгүйгээр бас шийдэхэд хэцүү гэдэг нь үнэн л дээ. За тэгээд энэ Монгол улсад хүний эрх бас хангалтгүй байгаа, хангаж чадахгүй байгаа гэдгийг манай энэ хүний эрхийн үндэсний комисс хэлснээс гадна, энэ тайлангаас харж болохоос гадна олон улсын түвшинд бас маш олон зэрэглэл индексүүд байдаг. Би заримаас нь товч дуртахад дэлхийн хэвлэлийн эрхчлөөний индексээр жишээлбэл Монгол улс 180 орноос 109-д ирэмлэгдсэн. Буюу 21 оноос даруй одоо нэлээд олон байраар ухарсан. 21 онд болохоор бид нар Монгол улс 68 дугаар байранд орж исэн. За мөн хоёрдугаарт нь дэлхийн шударга ёсны төсөлөөс гаргадаг ийм индекс байдаг. Тэн дээр Монгол улс бас 142 улсаас 69-р байранд орцсон байгаа. Энд тухайн улсын одоо засгийн газрын ил тод байдал, авилгын төсөөлийн индекс, хүний эрх чөлөөний индекс гэд олон төрлийн одоо 8 төрлийн шалгуур үзүүлэлтийг үндэсч гаргадаг. За 3-дугаарт бас нэг дурдмаар байгаа нэг чухал индекс бол гендерийн тэгш бус байдлын индексээр Монгол улсаас 146 орноос 85 ч гэсэн 24 оны байдлаар. За энэ мэтчлэн маш олон индексүүдийг дурдаад байвал Монгол улс бусад улсуудтай харьцуулж зэрэгцүүлэхэд бол хангалтгүй дүн аваад байгаамаа. За тэгээд энэ тайланд ч гэсэн зөндөө олон статистик тоо харж олноо. Би одоо тухайлбал бид нар одоо удахгүй хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн төслийг авч хэлцэн. Нөгөө талдаа одоо маргааш тухайлбал миний хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөний ийм форум хилцүүлэхт нэгдсэн үндэсний байгууллагын байран дээр сэтгүүлчтэй бусад одоо иргэний нийгмийнтэй хамтраад панелистээр орох гэж байгаа ийм хүн байгаамаа. Хүний эрхийн комиссоос наран туяа орно. Тэгэхээр энэ дээр би холбогдуулаад бүр тодорхой хариулт авмаар байгаа. Жишээлбэл Монгол улсад одоо энэ үндэсний яг нэг манай энэ Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн гаргасан тайлангийн 135 дахь хуудсанд байгаа байхгүй юу. Монгол улсад нэр бүхий сэтгүүлчдийг баривчилж, цагдан хорж, хорих ялаар шийтгэж буй явдал нь сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээгээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд нийцүүлэн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нэн даруй хангах шаардлагатай байгааг хил хязгааргүй сэтгүүлчид болон олон улсын сэтгүүлчдийн холбоо зэрэг олон байгууллагууд сануулж шаардсан. Энэ бол өмнө бас зөвхөн 23 оноос өмнө гарсан ийм шаардлага штэ. За бас мөн нэмж хэлэхэд за маш олон ийм иргэдийн нэрийг бичсэн байна. Халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл зоригийг мохох үр дагаварт хүрсэн гэд. За энэ жишээ тоо баримтаас гадна ийм кейсүүд байна. 1 минутаа нэмж авъя. За баярлалаа. Тэгэхээр эдгээртэй холбогдуулаад манай үндэсний комиссийн ямар одоо шийдэл санал олгож амьдралд хэрэгжүүлж ирвэ. Одоо мэдээж байдал төгс шийдэгдээгүй энэ мэдээллийн эрхчлөөний хууль яригдж байна. Цаашдаа юунд анхаарах вэ гэдэг дээр өөрсдийнхөө санал бодол зөвлөмжийг хуваалцаач гэж асуумаар байна. За хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За мөнх соёл гишүүний асуултанд хариулъя. За энэ бид энэ дүгнэлтийг гаргахдаа хэвлэл мэдээллийн ажилтнууд ямар журмаар одоо цагдан хоригдох, хорих ял оногдуулсан энэ кейсүүд дээр бол тодорхой ажилласан. Гомдол мэдээллийн мөрөөр бол хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гаргасан. За ийм учраас хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх олон нийтийн мэдэх хэрэг тодорхой хэмжээгээр хязгаарлагдаад байна. Тийм учраас энийг
хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг одоо тун яаралтай баталж гаргах хэрэгтэй. Гэхдээ батлахын өмнө бол яаралт зайлшгүй сэтгүүлчдийн өөрсдийнх нь одоо амьдрал үйл ажиллагаагаа явуулахад нь ямар нөхцөл байдал байгаа гэдгийг сайтар судалж тэдний одоо бодит нөхцөл байдал цаашд үйл ажиллагаагаа явуулахад нь таарсан ийм хуулийг бий болгох хэрэгтэй. Энэ зөвхөн хэвлэл мэдээллийн эрхчлөөний төлөө ажилдаг сэтгүүлчдийн тухай хууль биш ээ. Энэ бол олон нийтийн мэдэх эрхийг одоо баталгаажуулсан ийм чухал хууль учраас олон нийтийн болон бусад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл энэ чиглэлээр ажилдаг одоо үсэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг иргэдийн одоо хүсэл эрмэлзлийг одоо багтаасан ийм чухал хууль байх ёстой. Энийг баталснаар бол хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай энэ тэгсэл тодорхой хэмжээгээр дээшлж болохныг үндэслэе гэж ингэж үзэж байна. За энэ дээрх олон нэр дурдсан энэ хүмүүсийн кейсийг бол манай Хүнийхээ үндэсний комиссараас гаргасан дүгнэлтүүдийг гаргасан учраас энэ кейсүүдийг бол оруулсан байгаа. За үүнд бол тодорхой хэмжээгээр хоригдоод гараад ирчихсэн байгаа сэтгүүлчд бол бид дүгнэлт гаргасан. За мөн сүүлд нь одоо Норг эмэн мөн одоо ажиллаж байгаа залуусын талаар одоо бас үйлдэгдсэн асуудлын талаар бол бас тодорхой дүгнэлт гаргасан. Одоо мөн цагдаагийн ерөнхий газраас бол тодорхой авч хэрглэж байсан энэ үйл ажиллагаа явуулж байсан энэ техник хэрэгсэл бусад материалуудыг баримтуудыг нь одоо буцааж өгөх асуудал дээр бид нар тусгайлан анхаарч холбогдсон ажиллаж байна. Цаашд бидний тавьсан хүний эрх хамгаалагчийн гол бүрэлдэхүүн хэсэг болох энэ сэтгүүлч өмгөөлөгчдийн талаар тодорхой 7 саналыг бол улсын хурлд одоо бодлогот нэмэр болох байхаа гэсэн агуулгаар бол оруулсан байгаа. За үндсэндээ бол нийтдээ 16 саналыг бол одоо бодит амьдралын явцад бол хэрэгжээд явах ийм чухал саналаа гэж ингэж энэ тус бүлэгтүүлэл оруулсан байгаа. За Баатарчуй мөнгө соёл гишүүнд 1 минут нэмж өгье. Тодруулж асууна. За баярлалаа. Тэгэд нэг юм нэмж хэлэх гэсэн. Хамгийн гол нь за тухайн нийгэмд сенсац юм уу, кейс юм уу тохиолдол гарлаа гэхэд үндэсний комисс маань хүний эрхийн үндэсний комисс маань ажилтны юм шиг байна. Шийдвэр гардаг. Тэгтээ нийгэм болохоор ямар шийдэл гарсан, яаж дүнсийн гэдэг мэдээлэл авдаггүй шүү. Гэтэл тохиолдол гарсан нь бол бүр ингээд төгж маш сайн тархдаг. Тэгэхээр энэ хариу одоо гаргасан шийдвэр одоо саналаа ил тавьж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог. За хоёрдугаарт нь зарим нэг кейс бол бүр шийдэлгүй ингээд хаягдаад орхигддог. Өмнө нь бас одоо би ч гэсэн одоо намар өрсцөн сүнжид одоо даргатай холбогдсон цагдаад одоо тухайн өөр гишүүн битэрийн өмнөөс гомд гаргасан гэж байгаа хариу одоо хүртэл хэлээгүй. Тэгэхээр хариу үйлдэл маш чухал бөгөөд цаг хожихол амьдрал маш чухал байдаг шүү. Тэгэхээр энэ механизм дээрээ сайн ажиллаарэ. Хүний эрхийг хурдан шуурхай хангах механизм маш чухал шүү. Бодит байдалд энийг яриа болгоод За улсын хурлын гишүүд асуулт асууж